Монгол улсын спортын төв ордныг шинжлэхээр өнгөрсөн жилээс ажиллаж эхэлсэн. Биеийн тамир спортын газрын дарга Шарав Жамцын мэдээлж байгаагаар одоогоор зураг төсөл боловсруулах шатандаа явж байгаа гэлээ. Гэхдээ санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлээгүйгээс ажил удаашрчээ. Монгол улсын засгийн газрын хэрэглэх газрын сайд Мөнх бат бол энийг дэмжинэ гэдгээ хэлсэн. Хятад руу аль биесны ажилтныг засгийн газрын саналд оруулна гэдгээ хэлсэн. Сая лупийн дараах үрж ирээд бас энэ талын дээр дэмжлэг хэрвээ өгч чадвал би тэрийг харамгүй дэмжих болно гэж хэлсэн. Тийм учраас нийт Монголын тамирчдын маань бас нэгэн мөрөөдөл удахгүй биелж магадгүй болоод байна. За спортын бас зохицол бүрийн тухай одоо шинжлэх тухай асуудал гарч байна. Бид нар бол одоо манай талаас манай орноос бол ийм бусалтгүй тусламж үзүүлж байсан. Цаашдаа бас тусламж үзүүлэх болно, үзүүлээд явах болно гэдэгт итгэлтэй. Энэ бол Монголдоо ганц байдаг спортын төв ордон байна. Өнөөдрийн байдлаар нэг иймэрхүү будаг нь халдсарсан, хуучирч муудсан байдалтай бүх заалнууд, коридор, байр тэр чигтээ ер нь хуучирч муудсан ийм байдалтай болсон гэдгийг олон жилийн өмнөөс ярьсаар байгаа. Анх 1959 онд Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар энэхүү спортын төв ордныг байгуулж байсан бол түүнээс хойш дөрвтэй засвар шинжилэл хийгдэггүй байснаас иймэрхүү нөхцөл байдал хүрсэн гэдгийг хэлж байгаа юм. Спортынхны зүгээс бол олон жилийн туршид спортын ордноо шинчилъя, засварлая гэсэн зүйлийг ярьж элдв тусламжийг хүссээр байгаа юм. Ямар ч гэсэн өнөөдрийн хувьд Хятадын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч тэргүүтэй хүмүүс ирсэн. Тэгээд өнөөдрийн уулзлынхаа хүрээнд спортын ордныг шинчлэх асуудалд тодорхой тусламж өгнө гэдгийг хэлсэн байна. Барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг мэрэгжлийн хяналтын байгууллагаас 2 удаа гаргасан байдаг. Гэвч үндэсний шигшээ багийн бэлтгэл дасгалжуулалт хийдэг үндсэн бааз болох тус барилгыг өнөөг хүртэл ашиглаж байгаамаа. Бүгд найрамдагтад ард улсын үндэсний олимпийн орооны ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд уг асуудлыг оруулж тусламж үзүүлэх тухай өнөөдөр хэлэлцлээ. Мөн 2 орны хамтарсан бэлтгэл, спортын ангаах ухаан, эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллах Зүүн Азийн залуучуудын наадмыг 2023 онд Монгол улсад зохион байгуулах асуудлаар өнөөдөр хэлэлцсэн юм а.